За нэг кейс өнгөрсөн жил одоо хувь уран бүтээлч 2-3 газар одоо ингээд уран бүтээлийн хамтран ажиллах гэрээ хийгээд ингээд орлого өөр дээрээ авсан байна. За энэ хүн маань нийтдээ одоо жишээлбэл 2024 онд тухайн 3 компанитай гэрээ хийгээд одоо 30 сая төгрөгийн орлого олсон байгаа юм. Гэтэл орлого авсан учраас энэ хүн өнөөдөр веб ажил хөдөлмөрөө хийгээд явж исэн. Үүнд одоо хүний орлогын албан татврын тухай хууль гэдэг мэдээлэл энэ уран бүтээлчүүд байх байсан байна. Тэгээд тухайн хүн одоо 25 оны одоо баг 9 сард татврын албан судалсаа та ийм орлого олсон байна. Та одоо энийгээ тайлагнах үүрэгтэй гэх тэр хугацаанаас хэтэрсэн байна. Ингээд та зөрчил хийжээ. Хариуцлага тань дээр тооцно гэдэг ийм шаардлага тавих тэр үед уран бүтээлч маань одоо гайхаад ийм юм одоо бэд юм уу гэдэг ингээд ирэл хийж татврын албатайгаа уулзаж нэлийн одоо ийм ажил болоод тэгээ одоо сүүлдээ за энэ дээр юм зөвлөгөө авах хэрэгтэй байна гэдэг одоо тухайлбал бит хоёр ингээд уулзалтын цаг тоглоод уулзаж хийсэн. Ингээд тэр хүний 30 сая төгрөгийн орлогыг яаж татврын албатайгаар бичсэн бэ гэхээр тухайн 3 компани нь тухайн хүний одоо уран бүтээлчийн хүний регистр дээр олгосон 10 сая төгрөг бол одоо хүн судалгаагүй албан татвар гэдгээр тайлагнаад одоо мэдүүлсэн байгаа учраас энэ хүн дээр одоо татврын зөрчил үүсэх одоо хамгийн ихний буюу татвраа төлөх үүргээ одоо хийгээгүй зөрчил бол ингээд гарч ирж байгаа маа. Тийм учраас тухайн хүн маань 30 сая төгрөгийг 24 онд мэддэг байсан бол 25 оны 2 сарын 15-ны дотор энэхүү орлогоо бол одоо мэдүүлээд бүр ялангуяа хялбаршуулсан гормын хүсэлтийг бүр өгөөд ингээд 30 саяасаа 1% татвар төлөөд ингээд тайлагнаад илгээсэн байсан бол энэ хүн тэр зөрчилд орохгүй өнөөдөр 300 сая төгрөгийн татвар төлөөл энэ үйл ажиллагаа үүргээ бол ингээд хангагдчих байсан. Гэтэл хоёулаа энийг 25 оны намар мэдсэн учраас за ямар ч байсан эхний зөрчил тайлан өгөх одоо хоцроос нь тайлангаа илгээе гэдэг хүсэлтэй өгөөд ингээд бит хоёр одоо 30 сая төгрөгийнхаа орлогыг мэдүүлээд 10% татвар төлөхөөр 3 сая төгрөгийн татвар төлөхөөр ингээд тайлагнаад 3 сая төгрөгийн татварыг төлж байгаа юм. За энэ маань өөрөө тухайн хүнд ингээд та 1% татвар төлөх 300 сая төгрөг төлөх боломжоо ингээд алдчихсан байна. Тийм болохоор та хоёулаа 25 оны одоо ингээд тайлангаа гаргахтаа одоо маш анхааралтай одоо хийхгүй болохгүй байна гэд энэ 25 оныхон олсон орлогыг хоёулаа бүртгэж эхэлсэн байгаа юм. Ингээд одоо өнөөдөр буюу 26 оны 1 сард бит 25 оны тайлагнах болцлын дагуу 1%-аар тайлагнах хялбаршуулсан гомын хүсэлтэнтэй 12 сарын сая 31-нд амжаад бүртгүүлчихсэн учраас ямар ч байсан энэ жилийнхаа олсон орлогоос 1%-аар бол ингээд татвар төлөх боломжоо бол эдэж байгаа юм аа. Ингээд бит хоёрын хамтын ажил бол маш үр дүнтэй болсон. Энэ шиг бас ингээд ном уран зохиол бичдэг, дуу хөгжим тэ ингээд хувь уран бүтээлчд байдаг шүү дээ. Тэгэхээр та бүхэн манаас маш анхааралтай аваад энэ зүхтааж явах биш, яаж юм хэрхэн зөв өөртөө бас энэ боломжуудыг ашиглаад ямар нэгэн одоо эрсдэл хийхгүй байж одоо татврын бас хэмнэлттэй бас ингээд зөрчилгүйгээр үүргээ биелүүлээд амар амгалан бас хувь уран бүтээлээ хийгээд явах боломжтой вэ гэдгийг бас та бүхний бас анхааралтай аваасаа гэж хүсэж байна. Ингээд 2025 оноо хэрэг үнэхээр бас ийм тохиолдол гарч байгаа бол 12 сарын 31-ээс өмнө хэлбэршүүлсэн гомдоо бүртгүүлж чадаагүй байгаа бол та ямар ч гэсэн 15-ны дотор бол тайлангаа өгөх үүрэгтэй юм бэ. Тэгээд энэ алдааг давтахгүй байх энэ тулд 26 онд одоо бид нартай хамтарч ажиллахыг одоо хүсэж байгаа бол бид нэг жилийн одоо ийм бас эрхийн бичиг буюу та татвартаа санаа зовхгүйгээр одоо манайхтаас хамтарч ажиллаж болох нэ. Тэгээд та бүхэндээ одоо уран бүтээлд нь амжилт хүсье. Тэгээд эрсдлээ маш сайн тооцоолж сураарай. Хэмнэлтийг бас хийх бас юм боломж бас байдаг шүү. Тэгээд амжилт хүсье.